2020 онд Шведийн гадаад харилцааны сайдын санаачлагаар ардчиллыг хамгаалах хамт нөхдөийн бүлгийг байгуулсан. Тэгээд анхныхаа хуралдааныг энэ 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гадаад харилцааны сайд нарын төвшин зохион байгуулсан. За сэдв нь бол хуурамч мэдээллээс ардчлалаа аврах нь гэдэг сэдвтэй. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр өнөөдрийн энэ нийгэмд маань бол мэдээллийн хурдцол маш их байна. Тэгээ мэдээллийн үнэн зөв хуурамч гэдгийг ялгахад бол маш хэцүү болсон. Тийм учраас хуурамч мэдээлэл гэдгийг ялгана тогтоох нь бол ардчлалаа аврахад хамгийн чухал зүйл юм байна гэж үзсний үндсэн дээр энэ сэдвийг сонгож авсан байгаа. Сайдын оролцсон арга хэмжээний зураг байна. Яг нэг ардчлалыг гадаад харилцааны сайдны зураг харагдаж байна. Энэ зурган дээр сайд За энэ хуралдаанд манай гадаад харилцааны сайд Батцэг оролцсон. За ардчлалаа аврах, за тэр дундаа хуурамч мэдээллээс ардчлалыг аврах чиглэлээр Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар танилцуулсан байгаа. Тухайлбал захим яам байгуулахаар төлөвлөж байгаа мөн улсын их хурал дээр захим технологийн инновац захин бодлогын байнгын хороо байгуулагдсан. Мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр Монгол улс хууль баталгаар ажиллаж байгаа зэргийг бол танилцуулж ярьсан байгаа.